За. За сайн бацхан уу эрхэм та бүхэнд энэ хур бороотой сайхан өдрийн амар амгалан айлтгая. Ингээд байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа. Биологч нар үе үеийн хөдөөж байгаа мэрэгчлэнүүд, байгаль орчны мэрэгчлэнүүд, ойн инженерүүд бидний сайн шавнар газар зохион болгож та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Энэ зөвчтэй тэмцэх үйлс нь өндөр амжилтыг хүсье. За. Энэхүү хурал сайхан болж байна. Яагаад гэвэл дэлхийн хэмжээнд бас Монголын бүх экосистемийн хэмжээнд өндөр агуулгатай илтгэлүүд явагдаж байна. Сайхан байна. Миний хувьд бол яг энэ Өмнө Говь аймагт хийсэн судалгааны үр дүнгээл танилцуулах болохоор том биологчтой хувьд жижигдэж магадгүй. За, ингээд бид нар Өмнө Говь аймгийн хэмжээний ургамлын судалгаа бол 2016 оноос хийж эхэлсэн. Хөдөөж хувь сургуулийн ургамлын судалгааны баг болон Тандан судлалын судалгааны баг хамтраад энэхүү ажлыг хийж явж байгаа. Яагаад вэ? Бүс нутаг бол байгалийн бүс төслөр хувьд бид нэр цөлөрхөг кэрийн буюу говийн цөлийн бүсэд оршдог гэж явж байгаа боловч бид нэр хамгийн сүүлийн судалгаагаар ландшафтын ялгарлаар 10 ангийн тэр 10 өөр ландшафтын ялгарлыг гаргаж судалгаа хийж байгаа. За дэлхийн хамарсан дулаалал цөчтөн нэрвдэх байгаль цагийн эрсдэлтэй энэхүү нутагт уулуурхаан үйлдвэрлэл хамгийн их явагдаж байгаа учраас хамгийн тулгымцсан газар буюу бид нарыг бол Өмнө Говьчуудыг бол улс орон юу ч харагдаг гэхээр мөнгө гэж хараад байгаа. Өнөө үед бид нэр бэлчээрийн судалгаа чухал байхаас өөр аргагүй юм аа. За энэ судалгааны ажлынхаа зорилгын хүрээнд бид нийтдээ 15 сум байдаг. 15 сумынхаа хэмжээ сумаа дотор нь баруун зүүн бүсийн сумд, төвийн сумд, урд говийн сумд гэсэн ийм дөрвөн бүсэд хувааж байгаа судалгааг явуулдаг. Тэгээд 2016 онд 614 зүйлийн ургамлыг бүртгэсэн. Монгол орн бол нийтээ одоогоор 3103 дэд ургамлтай. Тэрнээс бид нэр Өмнө Говийн хэмжээнд бол 614 зүйл ургамлтай гэж ойлгож болох юм. 2022-23 онд хийсэн судалгаагаар бол энэ 408 зүйл, нөгөөд нь 480 зүйл болж ингэж бүртгэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл 200 зүйл ургамал бол энэ байгаль цагуурийн хүнд нөхцөлийг дааж сэргэн ургаж чадахгүй байгаа тийм харамсалтай үзэгдэл ажиглагдсан. Тэгээ энэ жил бол хур бороо сайтай учраас бид нэр цэгүүддээ дахин судалгаа хийх нь нэн шаардлагатай байгааг бид нэр анхааруулад байгаа. За ингээд бид нэр хэрийн судалгааг бол 1000 гаруй цэгт хийдэг. 2022-23 онд бол хийсэн судалгааныхаа үр дүнд 10 ландшафтын ялгарлын 10 ангийн 109 төрлийн бэлчээрийг ялган зураглаад байна. Уг нь Монгол орон 244 төрлийн бэлчээртэй. Тэрнээс 109 зүйлийн төрлийн бэлчээр бол манай Өмнө Говь аймгийн хэмжээнд л тархсан байна гэдгийг тодорхойлсон байдаг. Ингээд бид нар нийт маршрутыг гаргахын тулд ургамал ургалтын хугацаанд 6 сард 7 сард 8 сарын 20-с 30-ны хооронд дан судалгаа явуулж байгаа. За ингээд бэлчээрийн судалгааны арга зүй бол ургамлын зүйлийн бүрдэх нь ургамлжлаа тодорхойлно. Тэгээ ургамлжлын мониторинг бол одоо уламжлалт, фото мониторинг, LPI гэдэг 3 аргаар хийж байгаа. Цагуурийнхан LPI-гаар газар зохион байгуулагч нар фото мониторингаар, бид нар бол уламжлалт фото мониторингаар хийж байгаа. За ургацын тийжийг бол биологийн 8 сарын сүүлийн 10-аас 30-ны хооронд бол ургамал ургалтын хамгийн дээд ургац бүрдсэн хугацаанд хийж байгаа. Тэгээ нийтдээ ургамлжлыг фитосинологи ангилгаагаар хийнэ. Ургамлжлын зургийг бол ArcGIS болон Тандан судлалын аргаар хийж байгаа. Бэлчээрийн далхтлыг, бэлчээрийн даацыг бол хамгийн сүүлчийн 2019 сарын 5-ны энэ аргачлалаар уур амьсгалын өөрчлөлтийг бол ус цагуурын орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын шинжилсэн стандарт нормыг аваад түүнтэй 2022-23 оны цагуурын мэдээг харьцуулсан климатограмм аргаар тус гаргаж яваа. За судалгаа хийсэн жилүүдийн байгаль уурын байдал, цаг уурын нөхцөлийг ингээд харахаар энэ бол төвийн бүсийн сумдынх ургамал ургалтын хугацаа буюу 5, 6, 7, 8, 9 сард бол нийтдээ нэг 87-аас 109 мм хурд хунц ундаг байсан бол бидний судалгаа хийсэн жилүүдэд дандаа бага 0.2-оос ахуулаад 1.3 дахин бага байсан. Ганцхан Номгон суманд ойролцоо Цогтовоо суманд ойролцоо гэсэн судалгааны үр дүн гарсан юм аа. За тэгээд зүүн бүсийн сумдууд бол харин харьцангуй ганц нэг сумуудад бол арай Манлай сумандаа тэгээд Цогццын суманд бол арай илүү хурд тундастай. Гэхдээ олон жилийн дундчтай харьцуулсан байдлаас үзэхэд дандаа наадмаас хойш л бороо орж байгаа. Тэрнээс өмнө бол бид нарт
ханш нээхгүй байгаа. Баруун бүсгийн сумд бол өмнө 2 жилийн хугацаанд бол маш хэцүү байсан. Тэр улаанууд нь бол температур, цэнхэр нь бол хурд тунц байгаа. Тэгэхээр цэнхэр улаан хоёрын хооронд нэлээд зайтай буюу олон жилийн туршид харьцуулахад маш гандан байсан учраас ургамлын гарц бүтээмж төлөв байдалд дороотох нөхцөл болж өгч байсан. За бэлчээр ургамлын нөгөө 10 төрлийн 10 ангийн 109 төрлийн бэлчээр ургамлын бол иймэрхүү байдлаар зургалсан энэ шив байлн байдаг. За энэ 109 төрлийн бэлчээрийг төлөөлөх чадвартай, яг тэр нэгж талбарыг төлөөлөх чадвартай хэдэн цэг байна гэсэн судалгаа хийсний үр дүнд бид нэр 197 цэг дээр яг загварчлал хийхэд болох юм байна гэдэг үгсэн. 197 цэгийн 63 цэг нь бол ус цаг уурын нөгөө 1500 цэгийн нэг нь 63 цэг байгаа. Энэ 63 цэгийн нэг дутагдaltaй тал гэвэл дандаа уул хоорондын хөндөд тавигдсан цэгүүд байдаг учраас нийт талбай нь 50 хүрэхгүй хувийг л төлөөлж байгаа. Тийм учраас бидний говийн бүсийн бол яг жинхэнэ бэлчээр бол хаана байдаг ууландаа байдаг. Уул жалга гуугаал бид нэр гуудаа ургасан ургамлыг л идэж амьдэрдэг учраас тэрний тооцоо хийгээг учраас цаг уурын мэдээний цаг уураас гаргаж байгаа манайхны мэдээ бол дандаа бэлчээрийн даац 3 дахин бүр 10 дахин гэж биш тийм хэрвээ 10 дахин ихэлсэн бэлчээрийн даацтай байсан бол бидэрт ямар ч малгүй үлдэх ёстой байсан. Тэгэхээр би энэ даацыг бол манай цагуурийн бичгтээ зөвхөн хөндөй тавьсан байхад гисэн тэр тодруулгыг урд нь оруулаасаа гэж хүссэн юм аа. За нийт Өмнө Говь аймгийн бэлчээрийн төлөв байдлыг тэр 109 төрлийн бэлчээрийг төлөөлж чадах 197 цагт уржлын мониторинг бэлчээрийн ургацыг хайчлаад тэр хайчилсан ургацтайгаа 2022-23 оны тамдангаар авсан ургацыг харьцуулаад ирэхэд хооронд нь зөрөө код гараад ирнэ. Тэгээд тэргээрээ бол загварчлахад бол цаг уурын нөгөө хур бороотой жил хур бороогүй юутай гандуу жилүүтээр тооцоолохоор бол бид нэр үйлчлэлтийг прогнозолж болох тийм боломж харагдаж байгаа маа. За энэ жил бол цаг хур бороо сайтай байгаа учраас маш их ургацтай байгаа. Тэр ургацын гэхдээ 50% дандаа нэг нас дургамдын синүүз байгаа. Тэгэхээр тэр бол хөрсөнд үрийн нүс байсан байна. Харин Монгол тааны бол ширэг дэгнүүлийн нөхцөл байсан тэргээрээ ургасан байгаа. Тэгэхээр дараа жилээс ер нь бол ариун зул докторч хэлсэн үрийн нөөцийн судалгаа бол мэдээж сүлжилтийн бас нэг үндсэн тодорхойлт болно гэдэг нь өөр харагдаж байгаамаа. За малын тооны мэдээнээс харахад бол бид нэр хамгийн олон малтай номгон гэж харагдаж байна. Эхнийд яг графикаас тэгэхэд бол дараа нь малын тоог нэг хонин толгой шилжүүлдэг хүнсэт ашигын яамны аргачлаа. Тэгээд ирэхээр хам богд болчдөг. Яагаад гэвэл номгон бол хамгийн олон ямаатай газар хам богд тэгэхээр 0.9-ээр үржүүлэхээр доош орчих юм. Нөгөө хам богд бол хамгийн олон тэмээтэй бас жадуутай. Тэгээд ирэхээр маш их малын бэлчээрийн даац багт ачаалал тэнд байгаа наа гэдгийг харж байгаа юм аа. За ингээд цаг уурын мэдээгээр харахаар бид дээдлийн 2 зургууд ус цаг уурынхны гаргасан мэдээ хэд дахин хэтэрсэн маш олондоо 3-5 дахин олон дахин хэтэрсэн гэж байгаа. Тэгэхээр нөгөө 50% төлөөлөл дээрээ гэдгээ тодруулаарай манайхаа гэж би санал болгоод байгаа. Харин доотлолт нь тэр говийн бүсийн багуудынхыг харахад бэлчээрийн даац нь бол хүрэлцээтэй гэж гардаг. Тэгэхдээ энэ нь бол зуны хугацаанд байна. Хэрвээ бид нэр өвлжилтийг прогнозлохын тулд энд бэлчээрийн нөөцтэй буюу тэр бэлчээр хүрэлцээтэй байгаа газар руугаа зарим багуудын малчтыг оруулах, малын тоог хэдэн хувиар багасгах, эсвэл тэжээлийн нөөцийг яаж бэлдэх вэ гэсэн прогноз нь бол нөгөө бэлчээрийн ургасаар үржүүлээд ирэхээр гараад ирдэг байгаа. Харин 2022, 23 24 онуудад ингээ бэлчээрийн ургацыг яг хээрийн судалгаар авчна. Дараа жилээс нь бол бид нэр тамдангийнхаа аргаар шууд нөгөө загварчил дээрээ ургацынхаа гаргаал тавиал цаг уурынхаа мэдээг тавьчихаар өвлжилтийн байдал шууд гарахаар тийм загварчлалын судалгааг хийж байна. Тэгээд энэ судалгааны үр дүнд бид нэр юу харж байгаа? Нэгдүгээр хүчин зүйл бол уурын амьсгалын өөрчлөлт, цаг уурын хүчин зүйл гэдэг нь тодорхой байгаа. Яагаад гэвэл өнтөө жил сайхан ургацтай, ургацаас хамаарал бидний бэлчээрийн даацын өөрчлөлт бол нэмэгдэж хасагдаж байгаа маа. Хоёрдугаар хүчин зүйл дээр бид нэр бэлчээрийн даац хэтрэлтэд оруулсан. Энэ бол хүний үйл ажиллагаа түрүүн Хавааланбекийн гуайн хийсэн 49-51% гэдэг бол яг үнэн байхгүй. Угаасаа л 51 миний харж байгаа бол 51% бол уур амьсгалын өөрчлөлт байгаа. За 3 дугаар хүчинд бол хүний үйл ажиллагаа уул уурхайн үйлдвэрлэл зам тоосчлт байдаг. Тэгэхдээ энэ хоёр сүүлийн хүчин зүйлүүдийг нийлүүлээд ирэхээр тэр дам нөлөөлөл буюу уул уурхайн үйлдвэрлэл манай өмнө говьд яг үндэ бол хэтэрсэн байгаа тооцоолгож байгаа. Энэ малчтын хувьд л ажил амьдрахад бол маш хүнд байдаг. Тэгээд эндээс бид нар хамгийн чухал үр дүн нь бол бид нар 10 төрлөөр ялгасан. Жишээлбэл уулаад гэхэд дотор нь говийн цөлийн уул, тусдаа
анги тэгээд цөлөхөө кэрийн уул тустай тэгээд энэ хажин 3 сайхан чинь уулын хээр гэж гардаг шүү дээ. Уулын хээр. Тэгээд бас нэг нөөц нь хаана бэлчээрийн нөөц хаана бас нэг ландшафтын нөөц хаана байдаг вэ гэхээр уулуудын гууж алга тий бид нэр хайлаас урсан гууж алгууд байдаг. Тэд нар болоод ирэхэд нийтээ 35.5% эзэлдэг. Цөлөрхөөг судалгааны үр дүнд 20.6%, говийн цөл 27.9%. Нийт ингээд 84% түүнийг эзэлж байгаа бол үлдсэн бидний биологийн төрөл зүйлийн баялаг ихтэй нөөцтэй газрууд бол Заган Хужир Мараатай нам хотос говийн довцог илс эднэрт бол бидний бас биологийн төрөл зүйл хөрс урмлын бишээ урмал амьтны биологийн төрөл зүйл их байгаа. Тэгэхээр ингэж 10 өөр ялгарлаар нөгөө тамдан судлахын буюу юуны нөгөө ухаалаг оюун ухааны арга гэж бид нэр хэлээд байгаа шүү дээ тий нөгөө эндивэ утгаавал тэргээр бодооч гэж хэлээд байгаа. Ягаад гэвэл шинэ аргачлал дээр газрын агентлагсан шинэ аргачлал дээр бол говийг нэг тусдан цөлөрхөө гэрийн нэг тусдан хоёрхан ландшафт дээр бодож байгаа. Бид нар бол 10 ландшафт дээр бодож тэр яг жинхэнэ ялгарл нь гарч загварчил болох боломжтой юм болов уу гэж харж байгаа. За ингээд бэлчээрийн төлөв байдал бэлчээрийн талхагдлыг яг хээрээс авсан ургацсан дээрээ тулгуурлаад энд гаргасан байна. 34.52% талхлагдаг соргоогоор байгаа. Энэ бол хил орчмын бэлчээр, сул талхлагдсан бэлчээр 57.2%, дунд зэрэг талхлагдсан 783, яг уурхайгаар ургамлын нөмрийг газрын хөрсөөс ашигласан буюу хүчтэй талхагдсан бэлчээр 0.46%-ийг эзэлж байгаа. За тэгээ Урмлын аймгийн судалгааны үр дүнд түрүүн ярьсан 403 зүйл 488 зүйл 22-23 онд бүртгэгдэж байгаа нь бидний 2016 онд бүртгэсэн урмлын 65.4 79.2% хувийг л та тэнцэж байгаа нь гантай гандуу цаг уурын нөхцлөөс хамааралтай юм болов уу эсвэл бэлчээр ашиглалт уулуурхай зам гаргах зэрэг ашиглалтай холбоотойгоор Урмлын аймгийн зүйл бүрдэл багассан түүний наривчлан судлах цаашид хэрэгтэй байгаа хаа гэсэн дүгнэлтэнд хүрж байгаа. Урмлын төрөл зүйлийн хамгааллын статусыг бид нэг ховор унгана утны зөвхөн Монгол урмлууд тэгээд бас суб эндемикүүд, Төв Азийн эндемикүүд, үлдэс үлдэр урмлууд өөр хэлээд бас ашигт малтмлыг тодорхойлдог зүйлүүд байдаг. Тэр зүйлүүдээр нь тус нь ашиглалтын дөртөмтгий байдал гэсэн судалгааг хийж байгаа. За урмлын нөөцийн судалгааг бас бид нар хамт хийдэг энэ ерөөсөө урмлын нөөцийн судалгаа жишээлбэл улаан гоёг бол ховор зүйл, улаан гоёо бол хармагн дээр шимэгж амьдэрдэг урмлын тэр зурган дээр харж хахад бол яг цэгэн дархац дээрээ бол дунд зэргийн нөөцтэй гэж цэгэн тэгэн зархац дээрээ тий хамгын довцгон дээрээ тийм нөөцтэй гарсан цөлийн 10 жисэг болоод яг тэр цэгэн нөөцөн дээрээ ашиглах нөөцгүй буюу нөөцгүй гэж гараад байгаамаа. За ингээд судалгааг бол дахиж нарившилж хийх өөрөөр хэлбэл цаг уур муу жилүүдийг цаг уур сайн жилүүдийг бол хийх нь зүйтэй гэсэн шүүх хэлцүү тавиад сүүлийн жилүүдэд Өмнөд аймгийн бэлчээр урмлын гарц бүтээмж хур банаас шууд хамааш 7 сарын 10-наас хойш ногоорч байгаа учраас өвлжээ хаваржаа 100-ийн сар өвлжээ хаваржаа цусан намаржаа гэсэн бэлчээрийн даацыг тус тусад нь бодох хэрэгтэй. Тэгээд тус тусад нь бодсноос болоод цөлжилт нэрвдэж байгаа газрыг бас нөгөө өвлжилтийг тандахад тийм нөхцөл бүрэлдэх юм а гэж харж байгаа. Хамгийн гол нь Өмнөд аймгийн хэмжээнд бол булган сэврээ сумдаас бүх сумд нь уурхай үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа. Тэрнээс болоод бэлчээрийн газрыг уурхайн зорилтоор ургаснаас болж ургамлын нөмөр газар хохирол үүсгэж байна. Хөрсөнд бас хохирол үүсэж байна. Зам гаргаж тоосчлт их үүсгэж байна. Ургамлын гэрэл нийлэгжилт багасна, стресс үүснэ, салхи шуурга ихсэн, хур тундас багасна, малчтын мал нь тайван амьдрах орчин нөхцөлийг муутгаж байгаа. Автоцом төмөр замууд ихээр баригдаж байна. Энэ нь бол болохоор амьтны бас коридор нутгийг хуваах таслах, нэг ховор унган үлдвэр урмлуудыг устгах зэрэг сөрөг нөлөөллүүд гарч байна. За анхаарал хандуулсан та бүгдэд баярлалаа. За